За сайн байцгаана уу? Итгэл доторх мэдээллийн өрөөтэйгээр танд хүрдэг Христ итгэл танин мэдхүүн подкаст юм шинэ дугаар энэ дөрөв эхэлж байна. Тэгээд энэ удаад юуны тухай ярих вэ гэвэл зарим нэг үзэгчтэй бас тийм санал ирсэн. Тэрний юу вэ гэвэл протестант итгэл болон католик шашин итгэл хоёр юугаараа өөр болоод ингээд өөр юм бэ гэдэг юм асуултыг асуусан. Тэгээд эдгээр асуултаа голцоо яг итгэл бидрэж доторх теологи нь гэхээс илүүтэйгээр гаднах байдал тэдний нь юугаараа өөр вэ гэдэг дээр ийм тайлбар ийм бичлэг хийж өгөөч гэж ерөнхийдөө санал тавьсан. Төрний үндсэн дээр бид нэр судлаад католик шашин болон протестант итгэл хоёрын ер нь ялгаатай хэдэн зүйлүүдийг танд 11 зүйлийг танд хүргэх гэж байна. За нэгдүгürt мэдээж бид нэр юуны тухай ярих вэ гэвэл үүслийнхэн тухай ярина. Харин үүслийнхэн тухай ярихад онцгойлох нэг зүйл байгаа нь гэвэл хоёулаа эн чинь нэг үүсэл гаралтай гэж бид нэр итгэж байгаа. Тэгээд юу болохоор католик шашин болохоор манай эртний 30 онд гэж ерөнхийдөө үздэг. Өөрөөр хэлбэл Saint Peter буюу ариун Петр дээр үнслэгдэж бий болсон гэж юм үзэж байгаа. Харин протестант гэдэг урсгал нь хизээд бий болчихвойг бол манай эртний 1517 онд энэ маань бий болж байгаа. Тэгээд энэ нь юунд хаана бий болсон бэ гэвэл Германы Виттенберг хотод гол төлөөлөгч болох Мартин Лютерийн тэр юуны Ромын католик шашны чуулганы үүдэн дээр 95 тухайг анх хадснаар эсэргүүцэж зарласнаар энэхүү протестант буюу эсэргүүцэгчд гэдэг энэ бидний итгэл бишрэлийн энэ юу маань ихэлсэн түүхтэй. Тэгээд мэдээж дараа нь бид нар юуны тухай ярих хэрэгтэй вэ гэвэл төлөөлөгчийн тухай ярих хэрэгтэй болно. Хоёрдугаарт католик шашны бол үндсэн суурин төлөөлөгч нь Гиген Петр гэж өнөхөд өөрсдөө үздэг. Харин протестант урсгалын бид нар болохоор өөрсдөө бидний төлөөлөгч мэдээж Мартин Лютер буюу 1517 онд энэхүү шинжлэлийг бий болгосон гэж ярьж байна. Тэгэхээр мэдээж энэ хоёр маань нэг католик шашнаас өөрсдөө протестант гэдэг юм урсгал чиглэл маань гарч ирсэн. Энэ гарч ирсэн шалтгааныг нь дурдвал маш онцгой тэм зүйлүүд гарч ирдэг л дээ. Мэдээж Мартин Лютерийн хамгийн анх эсэргүүцсэн зүйл нь гэвэл авралын тухай онол дээр эсэргүүцсэн. Нөгөөтэйгөр бас авралыг тэр тухайн үед одоо юу гэдэг нь зоосон мөнгө худалдаж авах бол авралыг худалдах өгсөн хүмүүст авралыг төлөөсдүүлж авах цагаан хуц гэх мэт энэ олон асуудлуудыг хүндэснээр энэ протестант гэдэг энэ урсгалыг бий болгож байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бид нар үүсэл гарал дээр болохоор католик шашин болохоор Гиген Петр дээр үндэслэдэг бол харин Мартин Лютер болохоор яг эдгээр он сургаалын эсрүүцэж гарч ирснээрээ бидний итгэл найдар болсон энэ протестант урсгал чиглэл үүсэж ингэж шинжлэгдэн салан тусгаарлагдсан гэсэн утгатай. Тэгээд үүний дараагаар болохоор Библи буюу бидний барьж авдаг ариун ном нь юу юм бэ гэдэг юм юу гарч ирж байгаа. Асуулт гарч ирнэ. Тэгээд энэ өөр юм уу гэж. Хэрвээ Ромын католик сүмийг харах юм бол Библи нь 73 номоос бүрддэг бол харин протестант урсгалын Библи маань 66 номоос бүрдэж байгаа тийм. Тэгэхээр мэдээж энэ номууд нь ямар номууд илүү байд юм бэ гэж асуух байх л та. Тэгэхээр нэгдүгээр 1 2 дугаар хаанд гэж протестант Библи дээр байдаг бол харин эсвэргээр Ромын католик цуглааны Библи дээр болохоор 1 2 3 4 дугаар хаад гэж байдаг. Тэгээд бас нэг Тобит гэдэг ном орж байгаа. Тэгээд 1 2 дугаар Маккабес 5-т нь болохоор Cantics of Canticles гэдэг ийм нэг Библи орж байгаа. Библийн ном орж байгаа. Ингээд хуучин гэрээнд 7 ном нэмэгснээр 73 номтойгоор католик чуулган Библи ингэдэг байна. Мэдээж католик чуулганы Библиэд нь 35 мянган ишлэл ордог бол харин протестант урсгалын Библи ариун Библиэлд 31102 ишлэл ордог юм байна. Тэгээд цаашлах юм бол одоо бид энүүгээрээ дамжуулаад хэл гэдэг нэг юм зүйл орно. Энэ хамгийн чухал зүйлсийн нэг нь баг энэ болж байгаа. Яг л Мартин Лютер 95 тухайг бичснийхаа дараа Библийг латин хэл дээр байсан Библийг тухайн герман хэл дээр анх орчуулж гаргаснараа
хүн болгон ариун библийг унших боломжтой болгосон юм чухал зүйлийг гаргасан байна. Түүгээр зогсохгүй энэ дээр яаж байгааг бол католик библи зөвхөн латин бичгээр бичигдсэн байдаг бол харин протестант урсгалын библи болохоор очсон нутаг болгоныхаа хэл дээр орчуулагдаж гардгаараа илүү чухал болж ирсэн. Мартин Лютер хийсэн бас нэг онцгой зүйл нь болохоор Бурхны үгийг хүн болгон унших ёстой гэсэн ийм зарчмыг барьсан баг. Зөвхөн ламнар, фадрууд биш харин ганцхан хүн болгон унших боломжтой гэсэн ийм санааг гаргасан байт юм бэл. Тэрүүгээрээ нэлийн протестант итгэлийн хамгийн гол чухал үнц нь бас эндээ явж байгаа юм баг. Дараа нь болохоор чуулганы байр гэдэг нэг ийм асуудал гарч иж байгаа. Тэгээд тэр нь юу вэ гэвэл католик чуулганууд мэдээж нэлийн тийм сүрхий гой архитектурын хэв шимжийг агуулсан хуучны юу гоё сүм цуглаатай байж идэг. Харин протестантууд болохоор хаач юм бэ илүү гоё гэхээс илүү цуглах боломжтой байр савуудыг боддог. Дээрээс нь протестант итгэлүүд бол хүн байгаа газар чуулган байгаа гэж үздэг бол католикчууд болохоор чуулган байгаа газар л хүн ирж авралыг авна гэж ер нь теологиороо тэгж ойлгодог учраас энэ хоёр өөр салангад ойлголт явж байгаа шүү. За дараа нь болохоор магтаал хүндэтгэл нь яад юм бэ гэж адилхан уу ижилхэн үү гэж. За магтаал нь болохоор католик чуулган болохоор классик буюу одоо бидний ярьдаг human дуунууд гэж хуучны юм уянгалаг магтаалуудыг дуулдаг бол харин протестант итгэл маань юуг онцолдог вэ гэвэл модернч байж болно, хуучны humanч байж болно, илүү магтаалт нээлттэйгээр ханддаг гэсэн үг. Тэгэхээр модерн чиглэлийн буюу олон хөгжимтэй ялангуяа итгэлийн тийм дуунууд, магтан дуунууд, пресууд явж байгаа газрууд бол ердөөсөө протестант урсгалын чиглэлийн чуулганууд бах магадлал маш өндөр байдаг гэсэн үг. Харин эсвэргээрээ илүү human буюу тийм уянгалаг одоо арагон хөгжмөөр дарагдсан тийм магтаалууд явж байгаа бол энэ католик урсгалын магтан дуунууд, магтаалууд явж байна гэж ойлгож болохоор байна. За тэгээд дараа нь болохоор нэг ариун ёслолуудын талаар нэг яриа. Тэгээ ариун ёслолууд нь болохоор католик чуулган болохоор энэ 7 ариун ёслолтой байд юм байна. Харин протестант урсгал нь болохоор 2 ариун ёслолыг онцгойд авч үздэг юм байна. Тэгээ тэрний мэдээж юу болохоор католик чуулган нь болохоор юуг онцолдог вэ гэвэл нэгдүгээр ариун ёслолд баптизмыг оруулдаг, хоёрдугаарт баптизм хүрцэн хүний нэг бол сүмийн гишүүн болгож бас нэг ариун ёслолыг үйлддэг. Дараах нь ямар үйлдэл хийдэг вэ гэвэл эзний зогийг бас барьдаг. Тэгэд бас эвлэрлийн баяр гэж тэмдэглэдэг. Дээрэс нь өвчтөө хүмүүсийг тосоор тосгох гэдэг энэ үйл явдлыг бас ариун ёслолд оруулдаг. Дараа нь юуг хормын ёслолыг бас ариун ёслолд оруулдаг. Энэ бол ариун ёслол гэж үздэг. Харин долоод нь юуг үздэг вэ гэвэл нөгөө фадруудын томилгоог бас энэ бол ариун ёслол гэж үздэг баг. Эсвэргээрээ харин протестант урсгалынхан болохоор юуг онцолдог вэ гэвэл нэгдүгээр ариун ёслол баптизм, хоёрдугаар эзний зог энэ хоёрыг ариун ёслол тооцсон үздэг байна. Бусад зүйлсүүдийг болгоод тэмдэглэлт баяр гэдэг юм уу ийм утгаараа авч үздэг гэсэн үг. За дараагийнх нь болохоор тэмдэглэдэг баяруудын тухай бас авч үзье. Тэгээд энэ тэмдэглэдэг баяруудаар нь болохоор католик чуулган болохоор ийм 5 баяр тэмдэглэж байна. Харин протестант итгэлийнхэн болохоор бас 2 баяр тэмдэглэж байна. Тэгээд католик чуулганых нь болохоор ямар 5 баяр тэмдэглэж байгааг бол Christmas баяр, Есүс төрсөний баяр, зовлонгийн 7 хоног бас баяр болгон тэмдэглэдэг. Тэгээд дахин амьлалтын баярыг бас баяр болгон тэмдэглэж байна. Пентекостийн өдөр буюу ариун сүнсний ирсэн өдөр, буусан өдрийг бас баяр болгон тэмдэглэж байна. Хамгийн сүүлд нь болохоор гигантнүүдийн баярын өдөр буюу бас тэмдэглэдэг гэсэн үг. Протестант урсгалынхан юуг баяр гэж онцгой баяр болгон тэмдэглэж байна гэвэл нэгдүгээр Christmas баяр, дараа нь амьлалтын баярыг энэ бол онцгой баяраа гэж бүр чухал болгон тэмдэглэдэг юм байна. За дээрэс нь юуг онцгойлж үзэх вэ гэвэл ерөөл ба залбирлын тухайгаар ямар өөр ойлголт байдгүй бол католик чуулганыхан ариун ус гэдэг нэг юм зүйлтэй. Тэр ариун усаараа дамжуулж хүмүүсийг ерөөж адислаж залбирдаг бол
Харин протестант урсгалынхан зөвхөн гараа сунгаад эзэнлүү хандаж залбирдаг байхад тухайн хүнийхээ төлөө. Тэгэхээр энэ ерөөл залбирлын хувьд бол бас ийм нэг протестант нь зөвхөн шууд залбирдаг бол бас католикчууд нь ариун усыг хэрэглэдэг гэсэн юм уу. Бас загалмаа их хэрэглэн мэдээж олон юм тэмдэгтүүдийг ашигладаг гэсэн. За тэгээд бэлэг тэмдгийн хувьд бид нар бас бодвол мэдээж бид нар бас харж л байсан баг те католик чуулганд орох юм бол католик сумын загалмаа дээр Иесусыг хадсан байрлалаар нь католик чуулганыг ингэж гихэн ийм бэлэг тэмдэгэ болгож загалмааг өлгөдөг бол харин протестантууд эсэргээр ямар ч Иесусгүй тэгээд загалмааг өлгөдөг. Энэ нь протестантууд энүүгээрээ юу илэрхийлдэг гэвэл Иесус эзэн бол амилсан гэдэг. Амилсан учраас Иесус эзэн одоо загалмаа дээр байхгүй гэж үздэг бол харин протестантууд зовлон шал католикчууд харин зовлон шанал нь Иесус бидний төлөө зовлон шаналыг энэ загалмаа дээр үрсэн юм а гэдэг утгаараа загалмаа дээр Иесусыг цовдлсон төрхтөөгөөр бэлэг тэмдэгэ болгож хэрэгэлдэг гэсэн үг. Үгүй 11-т нь юу вэ гэвэл нэг айгүй ижилхэн тал байгаа. Тэр нь юу вэ гэвэл бид нар бүгдээрээ Иесус Христийг энэ бол ариун бурхны хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иесус бол 100% бурхан 100 хүн байсан юм а гэдгийг хүлээн зөвшөөрөөд түүний хийсэн бүхий л загалмаан үйлчлэл болон зориултыг бүгднийг үнэн гэж хоёулаа үнэн бат итгэж найддаг гэсэн үг. Бишэрч явдаг гэсэн үг. За тэгээд 12-т нь болохоор нэг сүнслэг юм ирээдүйн талаарх бодсон тийм газрууд байдаг те Библиэл дээр гарч ирдэг. Тэр нь болохоор мэдээж тамд яваажин гэдэг ч юм уу те. Яг энэ талаасаа болохоор католик чуулган Деважин там тэгээд одоо хөгсдийн орон гэж орчуулж болно бид нар энийг бас эсвэл бол хүлээлгийн газар гэдэг ч юм уу. Яг энэ талаараа ийм 3 газар байдгаа гэж ойлгодог өгсний дараа. Харин протестантууд болохоор юу гэж ойлгодог гэвэл өгсний дараа там ба Деважин гэсэн юм хоёр теологийн ойлголт байгаа гэж итгэдэг бай. Тэгээ мэдээж католик чуулганы буюу хөгсдийн оронч гэдэг юм эсвэл хүлээлгийн газар гэдэг ч юм уу өгсний дараа очдог тэр газраар байгаа учраас энэ теолог дээр үндэслээд жишээлбэл дундад зууны үе тийм 1500 1400 оны үеүүд нөгөө цагаатгалын хуудас болон өгсөн хүмүүсийг Деважинд орох үүдийг нээн гэдэг ч юм уу иймэрхүү бас теологийн маш их алдагдaltaй түүхийн маш сургамжтай тийм зүйлсүүдийг бас үйлцэн тийм тал байгаад байгаа. Тэгэхээр теологийн хувьд мэдээж бид нэр шинжлэгдэж гарсан гэдэг утгаараа протестантын хувьд бол илүү зөв чиглэлөөр харсан болов уу гэж би бодож байна. За тэгээд 12-т нь болохоор бид нэр хэрхэн залбирдаг вэ гэдэг тухай гарч байгаа. Уучлалын тухай. Нөгөө фадрууд гэж яддаг тийм гигантнүүдэд одоо жишээлбэл тийм нэг өрөөнд ороод хоёулаа залбирдаг тийм нэг хэсэг үүдэг тийм намжлах буюу тийм намжилдаг тийм газартай байдаг бол харин Христ итгэл протестантын бол шууд бурхантайгаа өөрийнхөө гим нүглийг улаан залбирах тийм боломжнд байгаад идэг. Тэгэд энэ хоёрын ялгаа нь юу вэ гэвэл зарим зүйл дээр ч гэсэн энэ католик чуулганы тэр өрөөнд ор залбирдаг болохоор Яков ном дээр гардаг нэг нэгэндээ гимшин улаан залбираа гэсэн байдаг. Энэ үйлийг авч өөртөө хийсэн гэж юм тодорхойлт юм билээ. Тэгэд яагаад гэвэл хэн нэгэнд өөрийнхөө хийсэн гим нүглийг улаан залбирах хэлэх үед эдгэрэл ирдэг гэж Яков ном дээр байдаг. Тэрний дагуу бид нэр энийг хийдэг. Гэхдээ энэ дээрээс түүхийн бас айгүй их туршлага дээрээс гаргаж ирсэн зүйл гэж өөртөө үздэг юм билээ. Тэгээ тэр нь юу вэ гэвэл хэн нэгэнд өөрийнхөө гим нүглийг хийх нь өөрөө буцаахад нөгөө хүнийгээ гим нүглийн сонссон хүн буруугаар ярих эсвэл 10 ховж болгон ярих энэ үйлийг зогсоохын тулд ийм өрөөнд ор залбирдаг. Яг гэвэл нөгөө хүнийгээ царайг харахгүй учраас тэр хүний гим нүглийг 10-оор муулж явах боломжгүй гэдэг ийм үйлсийг туршлага дээрээ гаргаж ирж ингэж гаргаж ирсэн гэж үздэг юм лээ. Харин итгэжтийн протестант урсгалын хувьд бол ерөнхийдөө теологийн хувьд чи өөрөө гим нүглээ бурханд шууд хандан залбирах боломжтой гэдэг ийм агуулга дээр учраас шууд бурхан руу хандаж залбирдаг гэдэг ийм санааг өгч байна. Ерөнхийдөө юу юм бэ? Дэлхий дээр католик итгэл биширтэй хүмүүсийн гэх юм бол ер нь хэр их байд юм бэ? Харин протестант урсгал чиглэлийг итгэгчид Христ итгэгчид хэр их байд юм бэ гэдэг энэ асуулга яваа. Тэгээ энэ дээр болохоор ерөнхийдөө ингэж хариулт юм байна. Католик шашны итгэгчид гэвэх юм бол 1 тэрбум 300 сая хүн байгаа гэж юм үздэг юм байна. Католик итгэл бишрэлтэй.
Харин протестант итгэл бишрэлтэй хүн гэх юм бол 920 сая хүн энэ дэлхийд яг одоо амьдарч байгаа гэсэн юм судалгаа байд юм байна. Тэгэхээр итгэл бишрэлийн хувьд хүний хувьд бол католик нь арай илүү итгэл дагагчтай гэсэн, харин протестант нь арай бага юм байна гэсэн юм санаа гаргаж байгаа. Тэгээд бас нэг юм мэдээлэл байгаа нь юу вэ гэвэл одоо яг дэлхийд төлөөлж байгаа улсууд нь гэвэл католик шашныг хамгийн их дагдаг улсаар Бразил улс байдаг юм байна л та. Бразил улс нь өөрөө 123 мянган сая ийм католик шашинтай хүмүүстэй гэж тодорхойлогддог. Харин протестант итгэгчид хамгийн их байдаг улс орноор Америкийн нэгдсэн улс байдаг юм байна. Тэгээд Америкийн нэгдсэн улс нь 153 мянган хүн протестант итгэлтэй Христийг даггаа гэсэн юм бас нэг сонирхолтой судалгаа байд юм байна. Тэгээд дээрэс нэг юм харах юм бол ер нь дэлхийд Христ итгэгчдийг ер нь 3 жингэлд төлөвлөж байгаа л да. Католик шашинтай, тэгээ протестант итгэл үнэмшилтэй, дээрэс нь ортодоксын итгэл үнэмшилтэй гэсэн юм 3 хувааж байгаа. Тэгээ дээрэс нь одоо яг би нэг танад газрын зураг харуулж байна. Энэ газрын зураг дээр болохоор аль талаараа илүү их протестант нь байдаг, аль хаагаар их католикууд нь байдаг, хаагаар их ортодокс нь амьдарж байна гэдгийг ингээд газрын зураг дээр ингээд харуулсан байна. Мэдээж Монголыг бол ердөөсө протестант итгэл нь илүү гэж авч үзэж байгаа. Тийм учраас бид нэг протестант урсгал чиглэлийн юмд хамруулж байгаа. Тэгээд мэдээж энэ бол зүгээр энгийн мэдээлэл. Тэгээд энэ мэдээллүүд нь юун дээр үндэслэгдэх вэ гэвэл бид нар цаашаа бас судалж ормоор санагдсан зүйл нь юу байгаа бэ гэвэл протестант урсгал дотроо цаашаа бас Лютер мэдээ шинжлэлийг эхлүүлсэн. Тэгээд дараа Zwingli гэж байгаа те. Энэ мэтчлэн 2-3 онцгой төлөөлөгчд байгаа. Энэ төлөөлөгчдөөс дамжаад цаашаа бас юунууд хэрхэн урсгал чиглэлүүд ингэж явж байгаа бай дотроо хуваагдж байгаа гэдэг бид нар бас таньж мэдээлэл сонирхолтой санагдсан. Дээрээс нь хамгийн сонирхолтой санагдсан миний хувьд бол мэдээж католик Библиэд байгаа илүү бидний хүлийн зөвшөөрснөөс илүү номыг католик Библиэд оруулсан бас үнэхээр сонирхолтой санагдсан. Тэгээ бас энэ бол сонирхолтой сэдвүүдийн бас нэг юм байх гэж бодож байна. Тэгээ ямар ч байсан энэ хүртэл ингээд сонссонд баярлалаа. Бид нар ямар ч ингээд католик чуулган ба протестант юм итгэл бишрэлийн хоорондын ялгаа нь ерөнхийдөө юу байд юм бэ гэдэг талаас нь судалсан. Тэгээд мэдээж теологийн хувьд бол бас утга агуулгын хувьд эрс төрс зүйлүүд зөндөө байгаа. Тэр эрс төрс зүйлүүд юун дээр илүү тод гарч ирдэг вэ гэвэл бид нар эхлэхдээ ярьсан нөгөө Мартин Лютерийн тэр бичсэн 95 тухайг нь өөрөө нэгэн их энэ теологийн болон авралын асуудлуудад өөрөөр хандж байна гэдэг юм. Энэ үзэл дээрээс л бид нар эсэргүүцэж гарч ирсэн учраас биднийг протестант буюу эсэргүүцэгч гэж үзэж байгаа маа. Тиймээс хадас сонирхоод цааш нь илүү гүн бод судлаад үзээрэй. Тэгээд энэ хүртэл бид нартай хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн бас сонирхолтой асуулт тавих юм бол бид нар судлаад гоё хариулж өгье. За энэ хүртэл хамт байсан баярлалаа. Бай.